Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй үндсэн хуулийн заалтыг хангуулахын тулд иргэндээ хүртээмжтэй аюулгүй дэд үтцээр л хангаж өгөх ёстой. Аюулгүй болох ёстой. Эрүүл мэнд хүрээлэн буй орчны хувьд. Олон жилийн асуудлуудыг шийдээгээд Улаанбаатар хот маань 24 гэжсэн сүүл шинжилээд 16 мега төсөл. 10 мега төслийн бол гэрээлцсэн. 11-т нь өнөөдөр нээлттэй явж байгаа. 1 ноемерт бид нэр ирмэс нөгөө ТЭЦ 5 50,000 яндын бууруулдаг. Тэгээ бид нар энэ 16 мега төслөөс 10-ыг нь бол гэрээлцэн ингээ эхлүүлээд явж байгаа. Нэг га дотор байгаа хүнээр нь л хэмжээд байгаа шүү дээ. Олон улсын жишгээр 300-аас 400 хүн нэг гад амьдарч ивэл тэгээ өөр үзүүлэлтүүдийг авч иж ирүүл аюулгүй хотоогоод байгаа буюу нэг га дээрээс хитрхи хүн төвлөрөхгүй ногоон байгууламжтай хүн их төвлөрсөн хотод нийгмийн дэд хүчүүд нь байсан ирнэ стресстэй байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд чөлөөт орон зай байж хүн тайвширдаг юм чөлөө цаг өнгөрүүлдэг. Тэгээ Улаанбаатар хотод сүүлд хаан уул Баян зүрхийн зарим хэсгүүд дээр нэг га дээр 1000-аас дээш хүн байдаг. 700 800 нэг га газар ширэнгөө ойлцсон. Тэгэхээр одоо бид нар Улаанбаатар хотын зүгээс ерөөхдөө авч байгаа арга хэмжээ бол газрыг чөлөөлөх шинээр олохгүй байх. Суур дэд үтцийн асуудлуудаа шийдвэрлэх, дээрээс нь ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх. Сайн анх удаа Улаанбаатар хотын төвд цагааныг чөлөөлөөд доороо дулаан зогсоолтой дээрээ залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлэх, хотод амьдарч байгаа хүмүүсийн стресс менежментийг хийх парктай боллоо шүү дээ.